Зүүнч залуу өсөж өгөхөөс өгнсөн. 15 дугаар зууны үед Английн Чеширэ хэмээх нутагт Роберт Никсон хэмээх тариачин залуу амьдран суудаг байлаа. Тэрээр дуу цайтай оюун ухааны нэлээд хомсдолтой нэгэн байжээ. Түүний амнаас хаяа гарах шулгананд хэн ч анхаарал хандуулдаггүй байсан байна. Харин түүнийг хааны албанд очсон хонь хүн бүр түүний амнаас гарах үг бүрийг анхааралтай сонсох болжээ. Нэгэн өдөр тэрээр ногооныхоо талбайд ажиллаж байгаад "Дик анхаараарай, Хенри анхаараарай. Дик чи их муу хүн шүү. Хенри чи их сайн байна. Хенри яллаа" хэмээн ихэд чангаар бархирсан ажээ. Түүний энэхүү хачин байдлыг тэнд ажиллаж байсан хүмүүс бүгд сонссон боловч энэ нь тэдэнд огтоос ойлгогдохгүй зүйл байсан тул удалгүй мартцгаасан ажээ. Гэвч маргааш нь Лондонгоос ирсэн шуудан зөөгч шин сонин мэдээ сонсгосон урьд өдрийн түүний хачин байдлыг дахин санахад хүргэсэн байна. Учир нь урьд өдөр нь 3 дугаар Ричард хаан түүнийг эсэргүүцсэн болсон Хенри Тударын цэргүүдтэй тулдаж байгаад амиа алдсан байжээ. Энэхүү тулдаан нь Чеширэ нутагт урьд өдөр нь болсон бөгөөд өнөөх залуугийн хашгирч байсан яг тэр цаг мөчид их хаан алагдсан байна. Үүнээс хойш шалгалт байгуулсан Хенри Тудар Английн хаан 7 дугаар Хенри хэмээн өргөмжлөгдөж удалгүй дээрх болсон явдлын тухай сонсоод тэрхүү оюун ухааны хомсдолтой даалтыг үзэгч Никсон хэмээх залууг урьж авчруулахаар хүн явуулсан аж. Хааны энэхүү зарилгыг сонсоод тэрээр ихэд уурлан дургуйцаж Лондонд очино гэхээс ихэд айн сандарч түүнийг авч явахгүй байхыг гуйж байлаа. Тэрээр хэлэхдээ хэрэг би тэнд очил үсч өхөн шивдэ гэжээ. Ийхүү түүний татгалзахыг үл харгалзан хааны ордонд авчираад түүний эд шидийг шалгахаар хаан өөрөө нэгэн үнэт бадмаарг эрдний чулууг нууж тэр чулууг хулгайд алдсан тул олж өгнө гэжээ. Хааны асуултанд өнөөх залуу маш тайван итгэлтэйгээр хариулахдаа энэ эд зүйлийг алдаагүй нуусан бөгөөд нуусан хүн түүнийг олж чадах тул тэр талаар өндөр дээдсд хариулах шаардлагагүй юм хэмээжээ. Түүний энэ хариулт 7 дугаар Хенри хааны сэтгэлийг ихэд хөдлөсөн тул Никсныг хааны ордонд байнга ойлгож түүний ирээдүг харж хэлэх элдв зүүн бэлгийн мэдээг бичиж тэмдэглэж байхаар тушаасан байна. Никсон энэ амьдрах хугацаанд үнэхээр их зүйлийг урьдчилан хэлсэн бөгөөд түүний дотор Английн иргэний дайн, Франц улстай хийх дайн болон их хааны насаарх үйл явдал цаг хугацаа зэргийг яв цав хэлсэн байдаг байна. Тэдгээрээс зөвхөн ганц зүйл буюу Натвич хэмээх хот нэгэн их далайн давлгаанд арчигдан сүрнэ гэсэн биелэх өдрөө хүлээн өдийг хүрсэн ажээ. Хэдийгээр тэрээр хааны албанд асар их хүндэтгэлийг хүлээн байсан боловч үргэлж өсч өөх аюулаас айж байсан гэдэг. 7 дугаар Хенри хаан түүний энэ байдлыг тайвшруулахын тулд өөрийн түшмэлдээ Никсныг юуг хаан хизээ идэхээс үл шалтгаалan хүслийг нь дорн биелүүлж байх зарлиг гаргасан байна. Мөн хааны орноос гадуур явах үед нь түүний бүх хүслийг биелүүлж байхаар нэгэн цэргийг томилжээ. Хааны энэ зарилгийг тэр цэрэг чанд гихч нь биелүүлж байсан бөгөөд харин нэгэн өдөр түүнд ямар нэгэн муу зүйл тохиолдох вэ гэж бодоод Никсныг нэгэн хааны шүүгэнд хийж төгссөн байна. Гэтэл яг энэ үед нь тэр цэргийг гадагш нэгэн ажлаар явуулсан бөгөөд тэрээр өнөөх хамгаалах ёстой залуугаач даруй марцсан ажээ. Нилээд хэд хоногийн дараа хаан аянаас эргэж ирээд зөнч залууг дуудулжээ. Никсон ордонд байхгүй байсан тул ордны зарц нараар хайлахтал тэр залуу хааны шүүгэнд өлсөж өгсөн байсан гэдэг.